За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 19 дахь удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. За өмнө 10 дахь өдрийн бичлэг дээр бид бүхэн багшийг шүтэх ясан гэж одоо чухал сэдвийн талаар ярилцсан байгаа. За өнөөдөр тэгвэл бүгдээрээ хамтдаа багшийг тахих бясалгал ном. За энэ талаар уншиж мэдцгээе. За намайг эхлэхэд бүгдээрээ аврал итгэлээ уншицгаая. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл биегдэг мөн өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би хамаг амтны тусын тулд бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл биегдэг мөн өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амтны тусын тулд бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл биегдэг мөн өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амтны тусын тулд бурхан бүтгүүлтугай. За намаа эхэлцгээе. Багшийг тахих үе хэмээх багшийн бясалгалын сүулт уншдаг. Оюун сэтгэлийг засах их хөлгөний сургаал огшимыг хураасан ургуулах бясалгалын уншлага. Зохиолч 4-р Банчин богд лувсан чойжи жанцсан 1570 оноос 1662 он. За орны дээд богд тойм багш таньда тахисан хийгээд бишрлэр сойрхол талбсны хүчээр сайн буйны үндэс болсон итгэл таамын баясан даган барихад адислан сойрхоо. Ганц төдий олсон энэ чөлөө учрал нь олоход бэрх эвдэрхэн түргэн ёсыг оноод хэрэг тусгүй энэ насны үйлээр алгасралгүй тус төгөлдөр шимийг авахд адислан сойрхоо. Муу заяаны бадрах зовлонгийн галаас эмээн чин зүрхнээс 3 эрдэнд аврал одуулж хилэнцгийг төвчин буйны чуулган даяарыг бүтээхэд шамдлыг чухал даван үйлдэхэд адислан сойрхоо. Уйлнэс вансын хүчит давалгаа ширүүсэн уймж 3 зовлонгийн усны олон махчдаар энэлсэн хязгаар үгүй аюуншигт орчлонгийн их далайгаас гитлэн хүсэл нэн хүчтэй төрөхөд адислаа. Тэс хүүе бэрх шорон адил энэ орчлонг жаргалын төгөл мэд харсан оюуныг орхин төвчээд 3 суртгаал хутагтын эрднийн санг барин гитлэхүйн дуаазыг барин мандуулахад адислан сойрхоо. Гасланд энэ амтан бүгд их мэн болж олон дахин ачлаар тэтгсэн ёсыг санаад инхри хүүгээ инрэн хайрлах их мэд завсаргүй нэгүүлсэл төрөн аривчхад адислан сойрхоо. Өчүүхэн төдий зовлонгч үл хүсэх бөгөөд амгаланд хизээд ханан мэдэл үгүй болох нь бий болон бусдад ялгаа байхгүй хэмээн бусдын амгаланд баясал төрүүлэхэд адислан сойрхоо. Өөрийгөө эрхэмлэн барих энэ ужиг өвчнг үл хүсэх зовлонг үүсгэх шалтгаанд үзэн зэмлэн буруутгаж өст дайсанд барин үйлдэж биед барихын их адыг дарахад адислаа. Их нугуудаа эрхэмд барин амгаланд хүргэх оюуныг хязгаар үгүй эрдмийн гарвал үүдэнд үзээд эдгээр амтд миний дайсанд босон сүрлөөж амнаасаа илүү эрхэмлэн барихад адислан сойрхоо. Товчдоо нэлхсэн ямагт өөрийн тусыг хичээж чадагчийн эрхтүүд бусдын тусыг ямагт зохиосны гим хийгээд эрдмийн ялгааг онсон оюунаар өвөр бусдыг тэгш арилжиж суралцах үед адислаа. Өөрийгөө л эрхэмлэх, баримтлах доройтол бүхний үүд, их бүгдээ эрхэмлэх нь эрдэм бүхний суур. Тиймийн учир өвөр бусдыг арилжих бясалгалын анхааран авалгыг шимд үйлдэхэд адислан сойрхоо. Тиймээс богд тайн их нэгүүлсэлт багш минь их болсон амтны хилэнц түйтгэр зовлон бүхэн үлдэгдэл үгүй одоо надад боловсрох хийгээд өөрийн амгалан буйнаа бусдад өгөн талбиснаар амтан бүхнийг амгалан төгөлдөр болгоход адислаа. Сав шимэн хилэнцийн үрээр огоот дүүрч хүссэшгүй зовлон зүдгүүр аатар мэд асгарлаач муу үйлийн үр барагдах шалтгаанд үзээд муу нөхцөлийг мөр дурвуулан авахд адислаа. Товчдоо сайн муу үзэгдэл юу ч ургасан ном бүгдийн шимийг 5 хүчийн хэрэгжилтээр бодийн 2 сэтгэлийг аривдгах мөр дурвуулж сэтгэлийн амгаланг ямагт дадуулан бясалгахад адислаа. 4 найрлага төгөлтөр мэрэгэн суу аргаар даруйд алин учирсан бясалгалд найруулах хийгээд оюунаа засах тангараг суртгаалын анхааран авалгаар чөлөө учрлын хэргийг их болгоход адислаа.
Авах үгхийг амьсгалд хүлэглэн өргөх чадвартай асрал хийгээд нэгүүлсэл үлэмжийн ариун санаагаар амьтан бүхнийг орчлонгийн далаагаас гэтэлгэхийн тулд бодийн сэтгэлэл ямагт залрахад адислаа. 3 цагийн ялгуусан бүхний зорчих гах цөмөр асар ариун ялгуусан хөвгөөний санваараар үндсээ баглан дээд хөлөгний 3 сахилын анхааран авалгад хичээнгүй шамдлыг онцлон авч сурахад адислаа. Бие идэл 3 цагийн буйны чуулган сэлтэй амьтан тус бүрийн хүссэн зүйлд хувилган үл хорогдох өглөгийн сэтгэлийг аривтгах хувьцаар өглөгийн чандад хүрэхийг төгсгөн үйлдэхэд адислаа. Ангид тонилхой бод садва нууц тарнын санварын цаазын хязгаарыг амны тулдч үл орхин буйныг хураах хийгээд амьтны тусыг бүтээх сахилын чандад хүрэхийг төгсгөн үйлдэхэд адислаа. 3 ертөнцийн хамаг төрлөختөн уурсан хилэгнэж хараан муучилж зодон амийг минь тасалсан ч үл хямран хорлолын хариуг тусаар бүтээх хүлцлийн чандад хүрэхийг төгсгөн үйлдэхэд адислаа. Амьтан бүрийн тухайдад ч очир тамийн галд 100 галав орших шаардлага хэрэгтэй болсон ч нэгүүлслэр үл уйсан бодийн дээдэд хичээх хичээнгүй чандад хүрэхийг төгсгөн үйлдэхэд адислаа. Живих догшрох алгасралын гмийг бүрэн твчээд юмс бүхний үннээр хоосон оршихуй ёсонд нэгэн үзүүрт тэгш агуулах бясалгал даяанаар самадын чандад хүрэхийг төгсгөн үйлдэхэд адислаа. Тэр ямагт англин шинжлэх бэлэг оюунаар татагдсан машид хөнгөрөлтийг их амгалантай барилдуулсан маг дутхыг тэгш онон окторгуйн игүүзрээр бэлгийн чандад хүрэхийг төгсгөн үйлдэхэд адислаа. Гадаад дотоод юмс бүгд илв зүүд бөгөөд тунгалаг нуурын мандалд ургах сарны дүрс мэт үзэгдэх боловч үнэн дүгийн ясн таниан оноод илбийн даяаныг төгсгөн үйлдэхэд адислаа. Орчлон нирваны мөн чанар тоосон чинээ үгүй шалтгаан үрийн чүтэн барилдлах хуурмаг үгүй хоёрыг харилцан хоорондоо үл харшлах нөхөрт ургах ёс нагаржунайн тааллын мутхыг бүрэн оноход адислаа. Тэгээд очрыг баригч хөтөч сартваахын ачаар далай мэт тантрын аймгийн гүн ёроолыг гатлан шид бүтээлийн үндэс тангараг санваар нугуудаа өөрийн амнаас эрхэмлэн баримтлан сахихад адислаа. Төрөх үхэх зуурдын ялгуусны 3 лагшинд урвуулах анх дугаар зэргийн эгүүзэр бясалгал түүгээр игэл үзэгдэлд хорогдох хэр бүхнийг арилган алин үзэгдлийг бурхны лагшинд ургуулахад адислаа. Зүрхэн тусгалын 8 дэлбэт дүдийн төвд итгэл таны үлмий залран оршсноор гарсан гигэн гэрлэлбийн биеийг хослуулж оруулсан мөрийг энэ насанд элт болгоход адислан сойрхоо. Мөрийн үзүүрт хүрэлгүй үхэн уйлдэх цагт хүчир аргаар ариусалд хүрэх багшийн игүүтгэлийг 5 хүчийг найруулсан үнэн энэ хувьцаар ариун оронд зорчин хүрэхэд адислаа. Товчдоо төрөх хийгээд төрөл бүгддээ итгэл танаар хагцалгүй даган барилдаж лагшин зарлиг тааллын нууц бүхнийг баригч хөвгүүний ахмад тэргүүн болох үед адислан хайрлаа. Итгэл таныг хаа нэлтэд бурхан болох үед анхны нөхдийн нэг нь бий болон төрөөд ахуй хийгээд эцсийн хүсэл хоцролгүй шамдалгүй аяндаа бүтэх үлций хутаг орш тугай. Тэр мэд сойрхол талбиснаар дээд багш адислахын тулд баясан мишээсээр зулайд залрлаа. Ахин миний зүрхэн тусгалын гянхаан тоорцогт гэрэл цацран үлмий бат оршин сойрох. Тэр мэд үйлцэн тийм цагаан буйнааж 3 цагийн амгаланд ажирагч сэлт бүхний зохиол өрөөл бүгд хоцролгүй бүтэх хийгээд иш онлын эрхэм номыг барих үед зориулмөө. Түүний хүчээр насан турш бүхэндээ би 4 хүрдэд их хөлгөнтэй үл хахцан магад гарахгүй бодийн сэтгэлийг үнэн үзэл 2 зэргийн мөрийн зорчлыг төгсгөх болтугай. За эхээс орчуулсан багш хэргийн тухайдад Эрдэнэ гүн самбал танаа маш их талархлаа. За багшийг тархуу бясалгалын уншлагыг хамтдаа уншлаа. Энэ уншлагыг уншсан хүн болгоны номын үйлс нь бүтэмжтэй байх болтугай гэж сайхан ёроолыг өргөё. За бүгд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай.